За параметралын гүйлгээний загвар хадгалах заавар хөрвүүлж байна. Параметралын орлого болон зарлага дээр хийж үзүүлье. За параметралын орлогын туслах журнал зэс дээр орлогын гүйлгээ дарлаа. За энэ дээр гүйлгээнийхээ огноог сонгож өгнө. За энэ дээр дансаа сонгож өгнө. За хэдүүлээ жишээ болгоод хамгийн ихнийхийг нь авчи. За мэдээж та загвар болохдоо бүх төрлийн дансан дээрээ бүх төрлийн STT үзүүлэлт дээрээ ингээд загвараа хадгалах бүрэн боломжтой. За шилжүүлэн авсан. За агуулгах яруу гүйлгээний утга. За энэ дээр та тогтмол хийгддэг гүйлгээнүүдээ мэдээж ингээд загвар болгож хадгалаад өдөр тутам нөгөө загвараа ашиглаад явах боломжтой. За жишээ учраас гэтэл ингээд хэдэн ширхэг болгоод авчи. За энэ дээр ингээд 1000 За энийг би одоо ингээд хуулаа тавьж гин. Энэ журналаа Ctrl C энэ дээр Ctrl V дараад хуулж гин гэсэн үг. Мэдээж та параметралаа эд хариуцагч оноох анханаас нь оноож өгөх бүрэн боломжтой. За энэ материалаа эд хариуцагч оноож өгнө гэсэн үг. Жишээлбэл түгээмэл ашигладаг эм тариур те ийм чухал баланс бүртгэлтэй хэрнээ эд хариуцагч оноох шаардлагатай параметрал хувцас гэх мэт тийм онцгой тохиолдлын параметралаа эд хариуцагч оноогоод өгөх бүрэн боломжтой. За харьцан дансан дээр нь мэдээж орлого шилжүүлэн авсан учраас үн төлбөргүй шилжүүлж авсан гэд 12-ын тэгтэг 18 за ерөнхийлөн захирагч засгийн газар хооронд юм уу те эндээс та ингээд өөрийнхөө юуг сонгож өгөөрэй. За эдийн засгийн англи дээр нь үн шилжүүлж авсан учраас адилхан үн төлбөргүй адилхан сонгоно. За энэ гүйлгээний загвар гэдгийг чеклэж өглөө. Чеклэх тохиолдолд загварын нэр хадгална. Энэ дээр тусгай зориулалттай тий. Өөрийнхөө дуртай нэрийг өгнө. Тусгай зориулалттай материал. За энэ дээр та өөрийн ингээд чэйжлэхэд дараа нь ашиглах юугаа ингээд сонгож өгөөрэй. За ингээд хадгаллаа. Энэ материал давхардсан байна гинэ. За энэ 14 гэдэг энэ материал давхардсан байна гэсэн алдаа өгч байна. За мэдээж энэ ижлэгэн юутай бүх юм нь ижлэгэн байгаад байгаа учраас за тэгэхээр энэ дээр хэдүүлээ нэгжийн үнийг нь өөрчлөөд өгчээ. За энийг та бүрэн ус ингээд устгах бүрэн боломжтой. За энэ R бол бас 2 адилхан байна. Тэгэхээр хоёудаа төлөөнийгаа бас нэгжийн үн өөр оруулж өгөх ёстой. За хадгалах. За хадгалагдаад бичсэн журнал маань энэ талбар дээр ингээд харагдана. Та энийг итгэхгүй байдлаар ингээд дараад харах боломжтой. За энэ 1 сарын 1-ээс гээд ингээд огноог нь өгсөн. Энийг нь энэ жил болгочихъя. Тэгэхээр таны бичсэн журнал, саяын бичсэн журнал хамгийн ихэнд харагдана. Огнооны за энийг та ингээ итгэхгүй байдлаар харах боломжтой. За энэ дээр нь засах үйлдэлхийн баримт хэвлэх, устгах бүрэн боломжтой. За гүйлгээний загвараа хадгалсан гүйлгээний загварыг тохиргоо цэсний гүйлгээний загвар талбар руу орлоо. Бидний үүсгэсэн загварууд чагсаалтаараа харагдаж байна. Параметралын орлого энэ тусгай зориулалттай материал гэдэг үүсгэсэн. За энэ параметралын орлогын загварыг одоо ашиглаж үзье. За орлого бүртгэхдээ өнөө тусгай зориулалттай материал гэж сонголоо. За
нөгөө саяын сонгосон материалууд ингээд бүгд гарч ирнэ. Данс шилжүүлж авсан. За мэдээж та ингээд бүгднийг өөрчлөх боломжтой гараасаа агуулгах нэрваа бүгднийг өөрчлөөд гүйлгэний утгаа хүртэл ингээд өөрчлөх боломжтой. За харьцсан дансаа бас өөрчлөх боломжтой. Өмнө нь та үн төлбөргөө авч ирсэн бол худалдан авлаа. Энэнийг нь харилцагчаа гэдэг ингээд бүрэн өөрчилж өгөх боломжтой. За энийг та урсгал засвар. За ингээд нэг та өөрийнхөө югаар. За энэ өөрчилснөө дахиад бас загварлахад хадгалах боломжтой. За энэ дээр та мэдээж өглөгийн өөрчлөгдсөн учраас дахиад ингээд хадгалах бүрэн боломжтой шүү. За хадгалсан загвараа хадгаллаа. Энэ дээр нь та он сарын энийг ингээ өөрчлөх боломжтой, хасах боломжтой. Бүр шинээр ингээд материал нэмсэн ч болно. За бүрэн боломжтойгоор ингээд байна. Хадгаллаа. Хамгийн дээдлэлт нь гарч ирнэ. Параметрын зарлага дээр муу адилхан. Та гүйлгэний загвар ашиглах болон үүсгэх бүрэн боломжтой. Өнөөдөр зарлага хийлээ. За жоохон нэгжээс зарцуулсан. Хаанаас гаргах юм? Энэ агуулга дээр, энэ дансан дээр, энэ агуулга дээр байгаа материалууд ингээ харагдана. За энэ дотор нь нэг кодон дээр нэгжийн үнэ өөрөөр материалууд нь ингээд итгэхгүй байдлаар харагдана. Сонгох боломжгүй. Эхэлж авснаа эхэл зарлагдах арга учраас шууд эхэлж авснаа төрүүлж гарна. За энэ дээр мэдээж та ингээд 5 1 2-ыг гэд ихвэр ингээд эхний 2 нь гарна. За 5 4-ийг сонгоно гэдэг үл энэ дэлгэрэнгүй задаргаан дээр нь дарахаар 10,000-аас нь 3 ширхэг, 1,000-аас нь 1 ширхэг ингээд сонгогдож байна гэх мэдээлэл байдлаар харагдаж байгаа. За энэ дээр нэмээд юу цай гэд ингээд та бүрэн сонгох боломжтой. За энийг мэдээж зардал учраас та зардлынхаа дансыг урсгал. За энийг та өөрийнхөө байгууллагынхаа гарч байгаа зардлыг бичиж өгнө. Энэ дээр мэдээж тайлбар, мөр нэмээ, зардлуудаа хуваарлах боломжтой. За загвар хадгалах. Энэ дээр зарлага гэдэг нь бол байж гин. Та энэ дээр шууд нэг аж ахуй материал гээд нөгөө худалдан авсан эстетикээр нь бас ялгчих болно. Худалдан авсан гэдэг өөртөө юугаар өөрийнхөө хэрэглээнд зориулаад ингээ янз бүрээр та хадгалаад ашиглах бүрэн боломжтой гэсэн үг. За ингээд хадгалчихна. За хадгалсан материал мань гүйлгэний загвар дотор төрөл болоод ороод ирнэ. Гүйлгэний загвар талбар руу аж ахуйн материал худалдаа авсан гэ эстеттэй зарлага ингээ үүссэн байна. За одоо энэ зарлагаа хэдүүлээ ашиглая. Гүйлгэнийхаа загварыг. За зарлага гаргахтаа орлоо. Гүйлгэний загвар руу дарахаар нөгөө зөвхөн зарлагын төрөлтэй гүйлгэний загвар нь татагдана. Тэгэхээр та энэ дээр сонгогдсон загваруудаас өөрийнхөө нөгөө эстетиктэй тохируулснараа хадгалаад тэрийг ашиглаж болно. За ингээд яаснараа энэ л хадгалагдана гэсэн үг биш. Мөр нэмээд та өөр материал бүр нэмэх боломжтой. За энэ дээр ингээд улаага гарагдаад ирж байгаа. Тэгэхээр энэ нэг үлдэгдэл нь өмнө нь бол дүрийг зарлагдаж исэн юм байна. Одоо ингээд нэг үлдэгдэлтэй байх шүү гэдэг энэ улаасан харагдана. За та мэдээж энэ дээр нэгийгээ сонгож өгнө. Хэрвээ нэг үлдэгдэлгүй бол энэ дээр тиг гэж харагдана. За мөрийг бол үлдэгдлээс нь хамаарат хэдийгч нэмээд зарлагдах бүрэн боломжтой. За энэ зардал нь бас өөрчлөгдөж болно. За энэ аж ахуй нэгжин харилцагчнаас өөрчлөгдөнө. Та шаардлагаар хэн авсан тэр хүнээ сонгож өгнө. За дахиад загвар хадгалах бүр бас бүрэн боломжтой
шүү. Энд дээр бас зарцуулсан чинь өөрчлөгдөх бүрэн боломжтой гүйлгээний утга. Энд дээр шилжүүлсэн бүтцийн өөрчлөлт гэдэг агтлсан чи бүх юм нь солих боломжтой. За ингээд хадгална гэсэн үг. За хадгалсан журналаа гүйлгээнүүдээ ингээ итгэхгүй байдлаар харна. За зарлага 3 цаг дээрэн дараа баримтаа хэвлэнэ. Засах үйлдэлээ хийн. За хэдүүлээ тулгаж үзье. Энэ журнал ийм орлоготой гэдэг ингээд энэ хугацааны байдлаар дэлгэрэнгүй тайлан дээр ашиглахдаа та веб програм ашиглахдаа энэ маус 3 буюу голын дээр нь дараад өгөхөөр шинэ таб үсэд гараад ирнэ. За тэрлөө орлоо. Тэн дээр нь та ингээ байж гин. Нөгөө энэнийг контрол таб дараад ингээд таб хоорондоо веб нэг хуудас хооронд таб хоорондоо шилжээд нийт орлого нь 5,793,392 энэ байна. За нийт зарлага нь энэ байна. За энэ зөрж байгаа шалтгаан нь дотоод хөдөлгөөн байгаа гэсэн үг. За баярлалаа.